Бүгд нь тун удахгүй болох зул сарын ээлжид нэгэн бүтэн бистэй тавтаа мэрл. Дараа жилээс ч аль биесны вебсайт болох нь дэдлээ. Бүтэнсэн болгонд гардаг бүтэн бисээ маань хамтран ажиллагчаар Mailbet олон улсын бооцооны тоглоомын сайт хамтран ажиллаж байна. Зөвхөн шүү. Нэмэх 18 болон түүнээс дээш настай мөн өөрийнхөө алдагтал хариуцлага хүлээх чадвартай хүмүүс нь өөрийн дуртай баг болон спортоо илүү сонирхолтойгоор үзмээр байвал энэхүү сайтаар зочлон бүртгэл үүсэх хэсэг дээр OP бодол гэх миний промо кодыг ашиглан эхнийхээ тас сэнгэлтэн дээр бонус авах боломжтой. За ингээд энэ 7 хоногийн маань топ постоос эхэлцгээе. За эхнийх нь equal play pose гинэ. Яг үнэндээ им үү гэд нөгөө нэг slowed жимстэй гарын зургийг тавьснаа. Тэгээд ийм үгэн зургийг тавьсан байна. За энэ бол зүгээр яг адилхан л зурагдсан болохоос биш яг адилхан гэсэн юм биш шүү. Ийм пост нэгт орсон гэж юу. Вау. За дараагийнх нь гэсэн чинь бас дахиад байна. Equal play play pose юм байна. За энэ дээр юу гэж байна гэхээр багийн жимс сүүлийн дайн дээр awaken болж тэнгэр газрыг хуваах болно гэсэн байна. Facebook дээр байсан зүйлээ таамаг биш заавал болно гэсэн байх шүү гэж байна. За багийн дээр би бас өмнөх бичлэг дээр хэлсэн нилээн бас хүчтэй юм гарч иж магадгүй гэж хэлсэн байгаа. За энийг ингээд ингэсгээд орхий. За дараагийнх нь cool credit 2319. Evoгийн мод. За Facebook дээр байсан чөтгөрийн жимсийн пост гэсэн зурагтай хамт тавьсан байна. Niflheim нь хүн загсын арал Midgard нь одоо манай дэлхий, Asgard нь Marijo. Тэгээ тэнгэрийн арал Солонгогийн ертөнцийн эдэргээд бусд нь Realm гинэ. За харин Yggdrasil бол Evoгийн модоо. Evoгийн модыг мэдэхгүй бол яг хүн загасны арлын дээр байж байдаг гэрэл болон гарыг 10,000 метрийн доор байдаг ёроол руу аваачдаг. Тэгээд Redline-ы гол төлөвлөгөөр байдаг мод байдаг та. Магадгүй Marijo дотор тэр модны оройн байж магадгүй. Норсын томгийг ярил Yggdrasil-ийн ёроолд там руу аваачих үрдийн нэг тийм үд хаалга байдаг. Тэгээд энэ нь тэр тамыг нь Hela буюу Loki-гийн охин захирдаг. One Piece дээр лусын дагны гүнжийг Hela-гаар төсөлсөн байвал яах вэ? Хэрвээ би зүг санаж байгаа бол Yggdrasil бол домог дээр шатдаг бас Asgard мөхтгөө. Тэднийг дагах юм бол Luffy Evoгийн модыг шатаах юм бол зөгнөл биелж хүн загасны харал мөхнөө. Тэгээд тулах цэггүй болсон Redline урж Marijo буюу Asgard сүрээ зогсохгүй дөрвөн далай шинэ ертөнцийг тусгаарлах хан үгүй болоод бүх далай нэгдэн Aalblue үүснэ. Норсын домог судалсан миний там ихэр боломжтой санагдаж байна да гэж байна. За тэгэнгүүтээ энэ дээр энэ ер нь ийм пост байсан юм байна л да. Би яг ингээд Facebook нэх ордоггүй болохоор окей, thank you. Facebook дээр байсан ч гэсэндээ бид нартай үргэж байгаад үнэхээр баярлаа. За cool credit дахиад нэгэн пост хийсэн байна. Юу вэ гэхээр хар сахалтын нууц гэсэн байна. За хар сахалтыг Kerberos буюу 3 толгойд нохооны жимс идсэн гэдэг та бүхэн өмнө олон харж ирсэн баха. Тэгвэл энэ удаа тэрээр энэхүү жимсийг биш харин өөрөө анханасаа нохоо байж байгаад хүн болсон бол яах вэ? Хоёрт нь хар сахалт төрсөн цагаас хойш огт унтаж байгааг үжилтгэ. Домогт Kerberos нохоо огт унтдаггүй гэдэг. Тэгвэл хар сахалт анханасаа нохоо байж таарсан баха. Гуравт нь өөрөөр хэлбэл Rocksteady Zebek-ийн тэжээвэр амьтанд нохоо хар сахалт байжээ. One Piece дээр маш олон хүмүүс өөрсдийн тэжээвэр амьтадтай байдаг. Chopper-ыг хүртэл тэжээвэр амьтан гэж андуурдаг. Тэгвэл Rox-ийн талан дээрэмжтэй тэжээвэр амьтан байсан гарцааг баха гэдэг нэг юм 3 зураг оруулсан байна. За яг энэ хар нохоо Kerberos-ны өрсөнд унтдаггүй гэдэг ба шинэ мэдээлэл байлаа. Баярлаа. Лаги миний бодол. Тэнгэрийн арал дээр очиод хүмүүс нь дөрвөн бурхан дурддаг. Нарны бурхан, газрын бурхан, ойн бурхан, борооны бурхан дурддаг. Нарны бурхан бидний сайн мэддэг Luffy. Миний бодлоор газрын бурхан Imo баха. Яагаад гэвэл Imoгийн суудаг сандал дээр арлуудын байршлан байдаг. Борооны бурхан магадгүй Dragon. Log Town дээр Dragon шуурга үсгэж бороо оруулж байсан. Үүнээс үүдэн энэ санаа гаргаж байна. Хамгийн сүүлчийн бурхан буюу ойн бурхан миний бодлоор энэнд хоёр хүний айланд нэг нь орох баха. Нэг нь Amaraki буюу Monarch-ийн төгсөлд гарч ирсэн хүн. Нөгөө нь Tony Chopper. Amaraki ойлгомжтой баха. Харин яагаад Chopper вэ гэвэл бидний хэлж сурснаар ойн бурхан савдаг гэдгийг. За өөр бусад олон аним дээр савдгийг одоо янз бүрийн амтнаар төлөөлж гаргадаг. Энэ шинжид тохирох нэг дүр нь манай Chopper болж байгаамаа. Luffy маань чөтгөрийн жимсээ awakening хийж байж л нарны бурхан гарч ирсэн шүү дээ. Харин Chopper жимсээ awakening хийвэл ойн бурхан гарч иж магадгүй. Ямар ч байсан энэ дөрвөн бурхад маш их нөлөөтэй гэдэг нь баттай гэж бодож байна гэж байна. Бодлон гоё байна, таалагдж байна. Okay, next, no spite.
Blackbeard. Хашлал. Юу гэдүүлээ чинь. Илэрхийллийн хамгийн гадуур байдаг. Хаалт. За энэ нэг таамаг байна. Харсгалт 2 читгэрийн жимс идсэн мэт. Нэг нь ями номи, нөгөө нь гура номи гээд 2 жимс идсэн. Гэтэ 2 дахь жимсээ яаж идсэнийг хинч мэдэхгүй. Надад нэг таамаг байна. Харсгалтын жимс нь Люфигийн чадварыг төр байхгүй болгосон бүгд мэдж байгаа. Харсгалт өөрийнхөө чадвараар жирийн хүн болж байгаад цагаан сахалтын жимсийг идсэн бол явах вэ гэж. За арай л нурсан байна гинэ. Гүү болж байна. За ер нь тэр нэг бүтээлхэн дор яг юу болсныг өстой мэдэхгүй те. Харсгалтаас шууд жимсэн гаргаж ирээд өөр идсэн байж болсон болохгүй. Харсгалт ч бас юм штэ. Тэр мэрийгээ хүртэл нуугаад януст хүртэл мэдэгдэхгүй гурцсан байгаа штэ те. За next K Rose доогор зураас гэнэ. Monkey D. Dragon-ы шивээсийн тухай гэж. Наа зураг мөргөн арайцтай одоо. За юу гэсэн байна гэхээр Monkey D. Dragon-ы нүүрний зүүн талд байрладаг шивээсийг түүнийг баг байхад нь түүний Monkey D. Card тавьсан бол явах. Хөгжилтэй байх үднээс постлаа гэж. За хүмүүс хөгжилтэй гэж бодоод лайк дараадсан юм шүү штэ. За дараагийн пост Има сама гэнэ. Luffy-гийн ээж. Luffy-гийн ээж нь эмэгтэйчүүдийн арлын хат юм аа. Боо Ханкок Luffy дурласан шиг Luffy-гийн ээж нь дурлан одоо хүүхдтэй болсон ч дурлахгүй хичээсэн нь болноос үгсэн гэж байна. Юу гэж байгаа юм бэ ч тоо. За тэгээд ийм зураг байна л та. Тэгээд энэ зургийг харуул. За Ace, Sabo, Sanji, Zoro. Zoro-гийнх бол яг баттай биш ч гэсэн. Окей, Luffy. За Zoro, Luffy хоёр л жоохон асуудалтай хоёр юм байна л та. Яг мэддэхгүй. Энд гэхдээ сүултээ мэддэгдэх үү та нар ингээд хотлоонон тамаг хараад байж лээ. Тэгсэн итгэхгүй шүү. За Imu sama Shadow God гэж зүгээр 3 зураг орж ирсэн биш шүү. Charming Cloud-аас. Shadow God гэж шүү. За байж болох юм тийм ээ. Ямар нэгэн тайлбар байсангүй. Тэгэхээр дараагийнх руугаа шилжиж. За дахиад нэг жоохон сонирхолтой пост орчихсон байна л та. Тэгээ энэ дэр нэг 3 зураг байна. За ерөнхийдөө Shanks-ыг яг ингээд 2 магадaltaй гэж үзэж байгаа юм байна гэж байна. За нэг нь болохоор түүнийг Rocksteady Zebek-ийн хүүн юм аа гэж байна. Нөгөөх нь болохоор одоо Figureland тийм одоо хүү тийм ээ. Яг ийм 2 таамаг байгаа харагдаж байна. Ер нь бол Shanks маань бол дээд язгууртаа гэсэн үг нь бол тодорхой ах өө таажсан сайн мэдж байгаа л гэдэг. За next нь commercial past та гинт толгоон дараад ирлээ гэж байна. За Luffy нарны бурхан энэ бол ойлгомжтой. Loki ч бас нарны бурхан гэдгийг гэтэл Shanks одоо мөлгдуулаад сарны бурханы жимс идсэн байж болно. Харин ийм үү дэлхийн бурхан байл яах вэ? 5 горосоо тус өөр гаргийн нэртэй байдаг. Манай ертөнцөөр авч үзвэл нарыг дэлхийд хордгоо. Дэлхийг сард хордгоо. Тэгэхээр ийм үү Luffy ганцаараа барахгүй. Тэмч болохоор 5 горосоотой нээлж 6 эсрэг нэгийг үзнэ. За тэгэл Luffy тэр үедээ жимснийхаа бүх хүчээ ашиглан тэгсэн чи ядаж 6 мангасыг ганцаараа барах вэ. За яаж барах вэ гэж байна. Тийм болохоор Loki Luffy-тэй нийлээд тэр 6-ыг ялах баха гэж байна. За ерөнхийд Loki нэг амар тийм юу гэх юм том үр гүйцэтгэнэл гээд байгаа юм л та. Тэгээ дээрэс нь одоо та нар One Piece-ийн манга хэрнээр үзэж байгаа бол одоо манга дээр тэр сүлд гарсан нэг Elbaf-ийн нэг жаахан залуу байгаа даа шүү дээ. Нэг хүүхэд. Тэр бас энэ арк дээр нэлээд том үр гүйцэтгэнэ гэж үзээд байгаа юм байна шүү. Яагаад вэ гэхээр ер нь арк том арк болгон дээр нэг юм дандаа жоох хүүхэд гарч ирдэг тийм ээ. Та нар Wano дээр санаж байгаа бол Wano-гийн энэ жоохохон гарч ирсэн шүү дээ. Тэгээд Luffy ерөнхийдөө одоо Kaido-г дийлэхдээ би одоо түүнд амласан. Би түүнийг одоо хизээч өсөхгүй өссөн үедээ иддэг тийм гоё газар бүтээнэ гэж амласан гэд хоорондоо тулдаад ялтгаа. Ер нь ийм байдлаар энэ хүүхд бас нэг том үрийг үүсдэг баха гэж одоо One Piece fan үзэж байгаа шүү. За Unique гинэ. Энэ яг юу юм бэ? Zoro King-тэй тулсны дараа ийм зүйл гарч ирдгээ мэдж байгаа хүмүүс нь тайлбарлаад өгөөч гэсэн чинь доор нь зүгээр Soul King л гэсэн байна. Ийм гарч ирдэг юм уу? Би өстой бүр тэгж үзэж байгаагүй юм шүү дээ. За. За дараагийнх нь гэснээс та нар маань нэрээ One Piece-ийн мангаг үзэж байгаа л үдээ. Орчуулж өгöd байгаа шүү дээ би. Тэгээд яг миний төлөвлөгөө юу юм бэ гэхээр ер нь 12 сарда One Piece-ийн гарах манганууд орчуулъя гэсэн One Piece 1 7 хоног амраад одоо маргааш буюу 23-нд манга гарна. За тэгээ 23-ны мангаг орчуулад янзлаад та нартай хүрэх гэсээр идэл магадгүй Christmas болох баха гэж бодоод байна л та. Тэгэхээр тэр үеэр мангага хүлээж авч үзээрэй. Яаж орох юм бэ гэдэг хүмүүсд зориулаад би дандаа комент болгоныхоо description хэсэг дээр
бүх өөртөө холбоотой линкүүдэд тавьсан байдаг. Та нар тэгтээ ерөөсөө миний тэр хэсгийг хардаггүй болохоор би одоо энэ дэр ингээд нэг нэг нь гаргаад тавьчих. Окей. Тэгэхээр тэгэж битээ асуугаарай. Тэгээд дээрэс нь за комент болгон дээрээ би сайтаа гаргаад тавьчихнаа гэж хэлье. Баярлалаа. За next нь cool credit. Усоп. Эцэст нь фэнүүдийн өндөр хүлээлт үүсгээд байгаа усоп хүчрэг болж чадах болов. Домогт гардаг хамгийн алдартай зэвсэг бол торын халах юм а. Усоп хэрвээ энийг эзэмшиж чадвал хүчрэг болох нь гарцаагүй лээ. Түүний хоч нь бурхан шүү дээ гэж байна. За энд ихтэй бас магадгүй шүү. Ерөнхийдөө бол ингээд торын халах гэдэг юм яг усоп бариад бүр галц өвчтэй бол бас би бол гайхгүй юм байна. За тэгээд дээрээс нь одоо ингээд би та нарт яг One Piece-ийг манга нь яг яаж гартыг та нарт жоохон төлөвлөе л та. Ер нь миний мэдхээр бол за Японд бол 1-7 хоногийн өмнө одоо ингээд гардаг гэх юм уу. Тэгэхээр одоо бид нар Японд дэлгэрсэн тэр одоо яг мангагийн 7 хоногийн дараа хүлээж авч үздэг гэсэн үг байхгүй албаасаар. За тэгээд яг яагаад тэгдэм бэ гэхээр ер нь Японд чинь ингээд та нар анимаас харж исэн бол ингээд отаку гэдэг нэг хүн байдаг шүү дээ. Тэгээд ингээд цаана харангуут баах ингээд манганууд номороо байдгийг да. За тэрийг бол Японд ингээд 7 хоног зарддаг юм байна лээ. За зарж дууссан гут нь тэг ингээд бид нарт интернетээр хүртэл болтгоо гэсэн үг. За тэгэхээр яах юм бэ? Энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр ерөнхий яахтай хэдүүлээ ингээд байнгын л спойлдуулах боломжтой гэсэн үг. Тэгээ энэ дээр ч гэсэн манай equality pass спойлд баах юм бичсэн байлээ. Тэгээ та нарт сонирхолтой болов гэд ганц постыг харуулчих. Тэр спойлертай шүү. За юу юм бэ гэхээр үнэхээр шанс ихэр юм байна гэд hype case гэсэн нэг Facebook утсын мэдээлэл оруулсан байна. За энэ дээр яасан бэ гэхээр за энэ хүн шанс биш байсан юм байна. Айл ингээд он цагийн талын өмнө алдагдсан ихэр нь байсан юм биш үү гэж байгаа байхгүй. За тэгээд үнэхээр шанс бол ингээд God Valley дотор ингээд Эрдэнэсийн авдар дотор солилцсон. Рожер түүнийг олсон гэдгийг за Себектэд тулдаж байхдаа олсон байна. За тэгэхээр юу юм бэ гэхээр ер нь мэдний одоо мэддэг шанс бол сайн хүн байж магадгүй юм байна гэсэн нэг юм пост орж иж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ энэ одоо 1135 дээр юм уу юун дээр юм. Ингээд үнэхээр шанс өөр хүн байжээ гэсэн нэг тийм спойлерууд орж ирээд байгаа. Яг юу юм бэ гэдгийг тодорхой мэдэхгүй байна. Хэвлээ гарч ирээд манганаасаа хүлээж аваад үзье. Окей. За дараагийн посто хайгаална. Гэхдээ үнэхээр залуусаа юу баахан зураг постлдог болчихвээ та нар чинь. За ингээд энэ удаагийнхаа бүтэн пис маань илүү л богинохон болчихоо да. За Repulsive Mouse 640-ийн энэ постыг хамгийн сүүлийн хараа сонгоод өнөөдрийн постыг дуусгая та. Charlotte Linling таныг болон түүнийг хараарай гэж хүсье гэж. За Big Mom-ыг жаахан байхад Elbaf дээр хоёр хөгшний нэг юм гардаг юм аа гэж ах шиг байна. Тэгээ хамгийн сонир Loki одоо Elbaf дээр юу ч хийхгүй ингэж байж байгаа л гинт одоо шансад тултаад ингээд хоригдсан байж байхгүй тийм юм байхгүй гэж байна. Тэгээ шалтгаан нь юу вэ гэхээр одоо 60 жилийн өмнө ч гэсэн хэрэг тарьсан л байхаа. Тэгэхээр Loki автагаа тултахад одоо шанс дургуулсан гэсэн нэг шалтгаан байгаа. Ганц жимснээс болоод аавыгаа алах эсвэл одоо цөлнө гэж байхгүй. Тийм болохоор одоо гой таамаг гарна зүтэй. За ганц далийн юм хэлчихэд би Big Mom-ыг амьд гэж бөгөөд одоо Elbaf дээр дахин шин дөрүүдийг дийл гаргаж өөрөөс дахин Yonko болно гэж судаж байна. За яаж ч утсан ганц мул аав 2-2 Yonkog алахгүй байхаа. Big Mom яагаад заавал Lola-г Loki жахваа. Тэгээ Loki ийм одоо хүчтэй юм уу? Эсвэл Lola-гийн одоо Loki-гийн тесрэлт нь байсан юм болов гинэ. За тэгээ Big Mom маш том ирээдүг харсаар одоо ч одоо нэг охиноо Elbaf төгөхөр бодож байгаа хаа. Сүүлийн тэнэг таамагт одоо Big Mom сүүлийн дайн дээр манай тал болвол за бат дийлнэ хаа. Тэгээ удахгүй Lola дахин Loki-тэй хайр сэтгэлийн холбоотой болвол Big Mom-ийн сүүлийн дайн дээр тусалж магадгүй. Харин Charlotte Linling-ийн жимс нь бол Paramisha төрөл дотроо аимшиг жимс шүү дээ. Одоо болтол тодорхой мэдээлэл байдаггүй ба одоо тийм ч амархан ийм нууцлаг болон scary дүрийг лав далуулчихгүй хаа. Сүүлд бол Big Mom-ийн сэлэн болох Наполеон энэ сэлэм нь хараалт сэлэн байж магадгүй. Яагаад гэвэл Наполеон нь одоо Францын хувьсгалт хүн юм аа. За энэ нь Big Mom-ийн Hunger Pangs атак хийхэд нүдэн бусад хараалт сэлэнд эзэмшдэг хүмүүс шиг болдог болохоор энэ таамаг баттай байсан ч биш ч гоё таамгаа гэж цагаарж уншсан үнэхээр их баярлаа гэж байна. За Наполеон сэлэмнийхэн талаар бол их дажгүй таамаг байна. За гэхдээ Big Mom бол үгсэн байлгүй дээ гэж тоо.
Үхээгүй байлаа ч гэсэн яг үеэ өнгөрсөн нь угаасаа мэдж байгаа тэгэхээр хизээж гарч ирэхгүй баха. Тийм биш гэж юу? За ганц лав биш лав хит хоёр ч нийлээд бүр үхэн хатан байж 2 3 бараг үхлээс буцаж ирэн байж та Big Mom чинь дийлдэг штэ. Тэгээ Big Mom-ийн нэг алдагдал нь юу юм гэхээр ерөөсөө л айгүй их басж байгаа л өөрөө ялагдсан гэсэн үг байхгүй да. Тэгээ тэр нэг халуун лав руу унаад байдаг. За хитрхи Yonko байлаад нэг юм том биетэй хүчтэй хүн байлаа гэд халуун лавд унаад амьд гарч ирээдээ л доо. Яаж вэ? Яаж One Piece ертөнцийн тэр хүн үхэх боломжгүй юм шүү. Зарим нэг хүнийг үхүүлж ээж зарим нэг хүн амьдрах ёстой байхаа гэж бодож шүү. Жохон ч гэсэн амьдралтай байхгүй бол тийм ээ. За тэгээд энэ үртэл бичлэгээ үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ 7 хоног нэг шинэ donation орж ирсэн байгаа. Энийг хамгийн сүлд хамгийн томор нь гаргаж ирээд бичлэгээ дуусгая да. За ингээд удахгүй бас гой бичлэг хийнэ л гэж уул нь хэлээл байгаа. Хичээгээл байна найзуудаа. Аль ч утгаараа гой юм хийнэ. Окей. Шинэ оноо гой гаргаарай. Чадвал